Сэлбэдэдийн хүрээнд газар чөлөөлөлттэй холбоотой иргэдийн хамгийн түрүүнд сонирхож асуудаг газрын үнэлгээ хэрхэн үнэлж байгаа гэдэг ийм асуулт байдаг. Ингээд газрын үнэлгээний хувьд бол 3 төрлөөр ангилж байгаа. Нэгдүгээр зам дагуу байгаа одоо баригдсан худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдэд зориулсан үнэлгээ байна. Энэ маань бол 1 м квадрат нь 380 мянган төгрөгөөр буюу одоо гаагаар нь хэлбэл нэг га газрыг 3.8 тэрбум төгрөгөөр үнэлж авч байгаа. За дараагийн шатных бол 2 дугаар игнэнээс хойш уулын ингэр хүртэл талбарын иргэдийн үнэлгээ байгаа. Энэ маань 1 м квадрат нь 240 мянган төгрөг буюу одоо зөөрөлж хэлбэл нэг га талбарыг 2.4 тэрбум төгрөгөөр үнэлж авч байгаа. За ингээд газар зүйн байрлалын хувьд уулын ингэр талбарт байгаа нам дунд давхрын орон сууц төлөвлөх боломжгүй амны орон сууцны төлөвлөлтөд энэ бүсийг бол 175 мянган төгрөг метр квадрат буюу нэг га талбарыг 1.7 тэрбум төгрөгөөр үнэлж авч байгаа. Энэ маань бол одоо Улаанбаатар хотод байгаа газрын үнэлгээтэй харьцуулахад бол маш боломжийн үнэлгээ гэж бид үзэж байна.